За гэгээ өглөө мэндийг хүргэе. За өчигдрийн одоо бичлэг тавихад хүмүүс үзээд бас хувь чатаараа нэлээд асуултууд явуулсан байна. За өөр хаврын үйлрэлд өөр юун дээр анхаарах ёстой вэ гэсэн асуултанд хариулъя. За хавар цагт монголчууд бидний биед болоо сэтгэл зүй эрчим энергид ихээхэн өөрчлөлтүүд гарч эхэлдэг. За хатуу ширүүн өвлийн үйлрэлд биед хурсан хүүтийн хий ядаргаа зүдэргээгээ хаврын үйлрэлд биеэсээ хөөж цэвэрлэх ёстой. Тиймээс энэ үйлрэлд өөрийн биеийн хэмээ үргэлж дулаан байх тал дээр анхаарч дараах хэд хэдэн зүйлсийг баримтлаарай. За нэгдүгээрт хувцлалт. За хувцлалт бол хавар аль болох дулаахан хувцалсан байх ёстой. За дулаахан байснаар бид байгаа зүдэргээ өвлийн үйлрэлд биед хурсан хүүтийн хий биеэс их хурдан арилдаг. За жишээ нь Монгол одоо 5 хошуу мал байдаг. За 5 хошуу мал маань өдийд өснөөсөө хаяагүй яг тэр өвлийнхээ өстэйгээ байдаг. За тэгээд зуны ихэнх сар болоод монголчууд бүгдээрээ хяргаж авдаг. Яг түүнтэй адилхан бид нэр зуны ихэнх сар хүртэл аль болох дулаахан хувцсаж явах хэрэгтэй. Доороосоо даарч болохгүй, бүслэгээнээсээ даарч болохгүй. За хөлөс авчаад өдийд бид нар их ядардаг учраас жоохон хөдөлгөөн гарах, хоол идэхэд хөлөрж идэг учраас аль болох хөлсөө дараад гарч явах хэрэгтэй, хөлс авч болохгүй. За тэгэх юм бол насан туршдаа эмгэг болно гэж үздэг. За хувцлалтан дээр бол маш сайн анхаараарай. Ялангуяа гудамжаар залуу жоохон хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд их дулаахан хувцлахгүйгээр одоо нингэн их хувцалж явж гин, торкоо өмсөн байна. За дээгүүрээ их одоо нингэн хувцтай явж гин. Энэ бүгд бол одоо насан туршдаа эмгэг үүсдэг гэж үздэг. За монголчууд ярьдаг штэ. Ганган өхөн хавар намар гэдэг шиг. За дараачийн зүйл бол хооллолт. За хаврын үйлрэлд аль болох хүүтэн сэрүүн чанарын хүнс хэрэглэхгүй байх ёстой. За ялангуяа өдийд монголчууд бид үхрээ мах маш ихээр хэрэглээд сурсан байна. Үхрээ мах бол өөрөө сэрүүн чанартай учраас өдийд идэх зохимжгүй, өдийд хоньны мах бол хамгийн зохимжтой эмчилгээний чанартай учраас хоньны махаар одоо олон төрлийн хоол идэж ингэж хэрэглээрэй. За дараачийнх нь тусгай ядаргаа тайлах, хий арилгах арга гэд өчигдрийн одоо видео бичлэгээр хэлсэн байгаа. За тэрийг сайн үзээд тэгээд баримталж өөрийнхөө хий ядаргааг арилгаарай. За дараачийн дөрөвдүгüүрт нь болохоор сэтгэл зүй. За өдийд хавар бол аль болох идэвхтэй хийж бүтээх хүслээр дүүрэн идэвхтэй байх ёстой. Ингэх юм бол хүний сэтгэл зүй сэргэж дотоод одоо бодисын солилцоо цус тунгалан эргэлт маш сайн явагддаг. Ингэснээр хүн эрүүл байх бас үндэс болдог шүү. За дараачийнх нь 5 дугаарт биеийн болоо сэтгэлийн хор хордлогоо тайлах. Энэ үйлрэлт энэ бол маш чухал. За өвлийн үйлрэлд одоо махнаасаа бусад хүнс, нарийн ногоо, за агаар, хөрс гэдэг ч юм уу хүний бие маш их хордож идэг. За жишээ нь одоо яаж одоо хор хордлогоо тайлах вэ гэхээр мацаглах. За усан мацаг, тарган мацаг, сүүн мацаг гэдэг мацгууд бас байж идэг. Дараа нь бас сэтгэл зүгээ бас сэргээж биед хурсан бас тэр зүдэргээ сэтгэлийн тэр гэмийг арилгахын тулд залбирал бас хийж явах ёстой. Уул хаданд яваад нар сарандаа бас залбирч явах ёстой гэсэн ийм Монголын уламжлалт аргууд байдаг. За та бүхэндээ одоо эрүүл энх сайн сайхныг хүсье. Баярлалаа.